Тэр өдөр менежер нь түүнээр ирээд түүнийг халс тулаанд ороход бэлтгэх санал тавив. Өрсөлдөгч нь дэлхийн 2 дугаар байрын боксчин бөгөөд зөвхөн оролцсон тохиолдолд ялсан ч ялагдсан $250 авна. Энэ нь Лаубогийн хувьд гэр бүлийн аврах боломж байв. Хэмжээний өдөр менежер нь Лаубогийн гид сонголцож байгааг сонсов. Түүнийг тусламжийн шүлэл авч чадаагүй асуулгүй шууд мэдэв. Бүгд өдөр хоол идээгүй хүн яаж тулдах юм? Менежер түүнд хурдхан өхрийн махтай хоол авчив. Лаубо гараа сунган идэх гэхэд менежер болто бохирдуулж хуй гэд халбаг авчрахыг санал болгов. Хоол дүүрэн аягийг харж байснаа төвчээр алдран ширээрээ тонгоон идэж эхлэв. Түүний нохой мэт идэж байгааг сэтгүүл санамсаргүй харцгав. Тэр итгэж ядан байлаа. Нэгэн үеийн боксын ертөнцийн ялагдшгүй домог одоо харин өсөж өгөхгүй тул тулдаж байна. Хоёрхан халбаг хоолж идэж амжаагүй байтал ажилчид түүнийг тайзан дээр гаргалаа. Түүнийг дахин рингэн дээр гаргахад үзэгчдийн сэтгэл хөдлөв. Гэвч түүний өрсөлдөгч дэлхийн 2 дугаар байрын боксчин. Бүгд түүнийг ялан гэдэгт эргэлдэж байв. Түүний өрсөлдөгч нь маш хүчтэй өндөр ба тэмцээн эхлэмж өрсөлдөгч нь ширүүн давталж эхэллээ. Өөрийн давуу талыг ашиглан түүн рүү давшилж түүн цохиулахаас өөр арга байсангүй. Өрсөлдөгчийн хүчтэй цохилт түүний газар тунгав. Тэрээр зүгээр л хэвтээд байвал амархан $250 авч бодох байсан ч ягаад ч юм тэрээр инээмсэглээд говьсаар бослоо. Амьдралын мэрэгчээс түүнийг сөхрүүлж чадаагүй. Хэдхэн цохилт түүнд юу ч биш. Өрсөлдөгч нь гар хөл урттай тул тэр зайгаа ойртуулан тулж Вольтокоштой тэр тулдах тусам улам зайжигч байв. Цохилтах чадвар нь түүний давуу тал учраас өрсөлдөгчийгөө тогтолгоог үлдэн тултав. Энэ үед зөв цагтаа хүчтэй цохилтох хүн л чухал. Түүний гайхалтай хариу цохилт үзэгчдийг огшоон. Түүний менежер хүртэл итгэж ядан хашгирч байлаа. Тэрээр бомб дээр ажиллаж байхдаа сул талаа давуу тал болгосныг мэдсэнгүй. Одоо түүний гэмтээсэн баруун гар маш хүчтэй болсон. Өрсөлдөгч нь газар дунаж дахин босож чадсангүй. Тэр дэлхийн 2 дугаар байрын боксчин яллаа. Нэгэн цагт урамжлуулж байсан тэр өөрийн гэмтсэн гарынхаа хүчээр гайхамшиг бүтээлээ. Тэмцээний дараа тэр хоолой том халбагтан идэв. Олон сэтгүүлч түүн дээр шавж тэрийн тулаанаар алдартай болжээ. Лаубо гэртээ буцаж ирэхдээ толгойг удаан бутарсан дүр эсвэлээ. Гэр бүлийнхэн түүнийг урамшуулахаар төхөж иртэл тэр өдөр тэд эцэст нь цадагтлаа хооллов. Маргааш нь Лаубо дахин бомбод ирлээ. Түүний аз илүү сайжирчээ. Халзан ир түүнийг шууд л сонгов. Лаубо тоосох зөв гэтэл дарга нь дуудав. Дарга нь аль хэдийн түүний тухай мэджээ. Тэрээр чи яагаад буцаад ирвэ гэхэд Лаубо $250 авсан ч гэсэн өрөө дарсны дараа $500-тай үлджээ. Дарга инээгээд юу ч хэлэхгүй ажилд нь оруулав. Менежер нь түүнийг тултаанд оруулахаар болж түүнд урьдчилгаа төлбөрч өгчээ. Харин эхлэн дахин Лаубог бэртгий гэж санаа зов. Тэр менежер дээр очиж гомдлоо. Харин хаалга онгойход тэр гайхаж хоцрорлоо. Менежер гэр доторх бүхнээ зарж Лаубог дахин оргилж гаргахыг хүсжээ. Тэр Лаубог олон тэмцээнд оруулахаар хөөцөлдөж Лаубо шаргуу бэлтгэлтэй орлоо. Түүний цохилтууд сайжирч илүү хүчтэй болжээ. Хамгийн их сайжирсан түүний цохилтах чадвар байв. Учир нь тэр дахиж гэр бүлээ зовхыг харж чадахгүй. Тэр тултааны нохой шиг өрсөлдөгчөө зураад тавьсангүй. Боломж олдвол шууд KO хийн. Гэхдээ илүү хүчтэй нь үргэлж байдаг шүү дээ. Том биетэй өрсөлдөгчтэй тулгархад маш хүнд байлаа. Өрсөлдөгч нь түүний хавирга руу хүчтэй довтолж хүчтэй цохилтоор хавиргыг нь хуглав. Өвдөлтөөс болоод өрсөлдөгчөө тэрхэхэд шүүгч тэднийг салглаа. Завсарлагын үед менежер нь түүнийг суухыг хориглов. Учир нь чи суухгүй бол өрсөлдөгч нь айн гэж хэлжээ. Өрсөлдөгч нь цочирдов. Дараагийн үе эхлэхэд өрсөлдөгч нь дахин хүчтэй довтлоо. Лаубо догшин харагдсан ч тисэж чадсангүй. Өрсөлдөгч нь түүний шүдний хамгаалалтыг сугартал зохив. Гэвч энэ мөчөд Лаубогийн бодолд хүүхдүүд нь өлсөж даарч байгаа дүр зураг. Өдөр бүр халамжийн газар хоол будаацалтаж байсангүй. Үргэлж санаа зовнсон гонигтай эхнэр увтай хольж удаг байсан сүүн бодогдов. Лаубо гинэт ухаан орж өмнөх хүчрхэгч өрсөлдөгчөө ширтгэхэд түүний царайнд нэмсэглэл тодров. Магадгүй энэ хувь заяаны харгас тохиурхлаас болсон байх. Түүний туулсан зовлонгийн хажууд энэ жаахан шарах юу ч биш байлаа. Гэвч өрсөлдөгч нь түүнээс айжээ. Өмнө хизээж амь насаа үйл хайхартлаа зөвхөрсөн хүн хараагүй. Тэр айн хүүхэд шиг ухрахад Лаубо давуу байдлаа ашиглан довтолж эхэллээ. Түүний цохилт бүр олон жилийн бухимдлыг гаргаж эцэст нь өхөр шиг хүчтэй залуу өрсөлдөгч нь Лаубод ялагдав. Маргааш нь Лаубо нүүр аманд хөхөрч авсан байдалтай халамжийн төвд ирэхэд
Бүгд түүнийг сонирхон харж байлаа. Энэ удаад тэр мөнгө авах гэж ирээгүй, харин мөнгө буцааж өгөх гэж ирсэн байна. Тэрээр мөнгөтэй болсон тул урд нь авсан халамжийн мөнгөө буцаан төлөхөөр иржээ. Лавбогийн үйлс олон нийтэд түгэж энэ их хямралын үед хаасайгүй бүтгэгдсэн хүмүүс байхад Лавбо энгийн ардын дундх баатар болсон байлаа. Гэвч Лавбогийн дараагийн өрсөлдөгч дэлхийн аврах боксчин Бэл байлаа. Тэрээр хэсгийг догшин цохилтоороо алдартай бөгөөд рингэн дээр 2 өрсөлдөгчөө алсан хүн юм. Задлан шинжилгээгээр хөрсөлдөгчийн хүн тархин цохилтоос үүсэн хэсгээрээ бяцарч үнэхээр эмгэнэлтэй байдлаар нас барсан байна. Клубын эзэн Лавбог бууж өгөхийг ятгахад Лавбо ин хэллээ. Би нөр картон цаад хайрцаг дотор хэдэн хүн өгч байгааг мэдхүү. Тэд зөвхөн түрээсээ хэмнэхийн тулд зарим нь гэр бүлээ дэжээхийн тулд өгөлттэй нүүр тулж байгаа. Чамшиг хүмүүс амьдрахын тулд хэрхэн мөнгөлж олж байгааг ч мэдэхгүй. Харин миний ажил амь насыг шаарддаг. Энэ л миний ажил. Клубын эзэн түүнд юу ч хэлж чадсангүй. Тиймээс түүнийг аврагтай танилцах үйлчлэг дуурхаас өөр аргагүй болов. Боксын авраг залууч аль хэдийнэ алдар нэр тансаг амьдралыг эдэлж түүний хажууд 2 үзэсгэлэнтэй бүсгүй байнга дагалдаж бие тоосон бөгөөд их зантай. Лавбо түүнтэй мэдлэгэд боксчин занл хийлв. Чи түүнтэй ярих хэрэгтэй мэй. Та бэлэвсэн ихнэр байх нь хэтэрхий шудраг бус юм. Чи үнэхээр уйдгартай байна Маркс, явцгаая. Ингээд бодоход магадгүй тэр нас барчихвал би чамайг тайвшруулж чадсан шүү дээ. Хей, би чамд хэлж байна. Амаа хамих новшоо. Энэ бол түүний өрсөлдөгчөөс үрдүүлэх арга ба өрсөлдөгчийн сэтгэл зүйн хамгаалалтыг эвдэж туршлагатай Лавбо зүгээр л инээмсэглэн өнгөрөв. Харин эхнэр нь нөхрөө алдахгүй гэж айж байв. Хүүхдүүд болон Лавбо бокс тоглож байгааг хараад эхнэр нь анх удаа уурлав. Хэдий тэр хүүхдүүдэд уурлсан ч үнэндээ тэр нөхөртөө уурлсан байв. Тэр түүнийг яагаад ийм аюултай тэмцээнд оролцох гээд байгааг ойлгохгүй байлаа. Тэр мэдээгүй Лавбо маш олон хүний итгэлийг үрж байлаа.